үргэлж бас сайн гэсэн. Гэхдээ ирээд илэх гоё байна. Одоо манай наваагс мэдгүй хүмүүс маань байгаах. Тэгээд дөрөвчудаас гэрчлэх гэсэн нэлийн хүнтэй болохоор зогссон. Гэхдээ өнөөдөр бас нэлийн жоохон та нар боломж байгаа бол бас би гэрчлэх юм надаас их байна. Тэгээд эхний ээлжинд би их талархъя гэж бодож байна. Надад тусалж дэмжсэн цуглааны хүмүүст бүр нэрийн хэлье гэж бодож байна. Үржигчтэй баярлалаа. Нараа ихч түмний нөхөр нөгөө мах зардаг ах ихч хоёртаа баярлалаа. Тэгээд мөн бас хин сар нөгөө сансармаа ихч байна уу? Сансармаа ихчтэй баярлалаа. Тэгээд пастортай баярлалаа. Ер нь бүх хүмүүстээ баярлалаа. Бид хоёрт маш их тусалж байгаа, байн гоцтж байгаа. Тэгээд манай нөхөр одоо нэмлэг твцсэн байгаа. Нөгөө нэг бид хоёр нэг хэлээдсэн те. Яварсан үн төгрөг их гарсан ч хамаагүй яварсан тэр үед бид хоёр нэлийн өндөр гарсан чинь хоёулаа зайлшгүй хоёулаа ингээ болида нэлийн ингээ бурхан жастанаас нь хааж байгаа юм болоо тэгсэн зүгээр тиймэрхүү юм тааж байгаа. Хоёулаа хамтдаа залбирч гуйжсэн. Тэгээд тэрний дараа сансмаа ихчээ олж өгсөн нэг имлэг бид хоёрт санал болгоо. Тэгээд бид хоёр тэнд очисон л да. Тэгээд одоо имчилгээнд орж байгаа. Тэгээд химийн имчилгээ учраас маш их хүнд юу ямыг даах байх гэж бас надад бас юм чинь хэлсэн. Тэгээд би залбирчл хийсэн. Тэгээд одоохондоо бас манай нөхөрт бүр амар хэцүү байсан үе байхгүй байна. Би энд маш их баяртай талархаж байгаа. Тэгээд хүн ингээд ийм л зүйлийг бодож байгаа. Яг бит хоёрт анх ингээд энэ 4 сарын үед гинт илэрсэн л дээ манай хүн дээр хавдран гинт чочмог байдлаар илэрээ цусны хавдартай гэж онш гарч ирсэн. Тэгэхэд яг бит хоёрын хувьд чи юу илээ яасан бэлээ гэсэн байдал ихний ээлжинд ингээд бодогдсон. Гэхдээ юу хийчихвэл гэж өөрсдөө хамгийн ихэнд харсаа одоо бурхан ч юм уу ямар нэгэн буруу юм хийчихв яач юу бурхан хүний бүтээсэн инээтрээ гэж юм бодож байгаа бол гинт бурхан ингээд ийм юм бит хоёрын амьдрал тохиолдож байгаа гэдэг чинь ямар нэгэн учиртай байхаа гэж хоёул эхлээд бодсон. Тэгээд сүүлдээ манай нөхөр ер нь өдрөөр л муудаж эхэлж исэн. Тэгэл би ерөнхийдөө тэгээд бурханд итгэж залбирсан л да. За бурхан минь ямарсан ингээд нөгөө бит хоёрыг ингээд нөгөө хоорондоо яг мэдээ залуу гэр бүлүүд хоорондоо мэдээж маргаан тодорхой хэмжээгээр гарч ирсэн баг. Гардаг л хэрэг байгаа л гэж бодож байгаа. Тэгээд тодорхой хэмжээний нэг ойлгохгүй тийм юмнууд байсан. Ингээд хоорондоо ярилцах боломж өгөөч, цаг өгөөч гэсэн тийм байдалтай ингээд залбирчсан. Яагаад тэгэхээр нөгөө нэг маш хурдан ямар ч юм боломж байхгүй юм шиг хурдан удажсэн байхгүй өдөр эмч маань ч гэсэн ер нь бол боломжгүй арга гэрийнхнийгаа уулзуулаарай гэсэн тийм юм Монголд хэлээд тэгээд арга гэрийнхэн ч араас нэлээд ингээд уулзсан. Гэхдээ би тэнд нэг л юм зүрхтээ их тайван байсан. Яагаад ч юм нэг юм тоглоод байгаа юм нэг л юм амар хэцүүцсэн юм юусаа байхгүй. Тэгээд эмч хүнд бол боломжгүй юм зөндөө байгаа. Харин бурханд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй гэсэн итгэл ингээд байсан болохоор бурхан бүгдийг мэднэ. Бурхан энэ зүйлээ арга өөрөө бүх зүйлийн учрыг мэдж байгаа. Би бол мэдэхгүй байгаа. Бид хоёр мэдэхгүй байна. Гэхдээ танд итгэж гин гэсэн тийм нэг итгэл ингээд байсан. Тэгээд ямар ч байсан таны заасан замаар мэдээж бид нар бурханаас байнга л өгөөж ийм юм байхгүй ингээх хэрэгтэй ингэж гуйдаг ч гэсэн бас бурхан бас өөрөө бас авах тийм бас ирэх бас байгаа гэдэг юм бид хоёр бас байж л хэлсэн л да. За бурхан ингээ өгчлөө одоо авах юм цаг нь ирээд бас магадгүй одоо бид хоёрын бурхан дээр очих цагийг аль нэгэн ч юм төрүүлж очих ч юм уу тийм юм болсон болов. Гэхдээ бид хоёрыг яг эмнэлэг твцэж байхад бид хоёрын хажууханд нэг залуу хүн хот орж ирээд 2 хоноол тэгэл ер нь бол өнгөрцөн тэр үеийг ингээ харангуйтай хоёулаа харин ч бит хоёр бурхныг таньж мэдсэн, харин ч бит хоёрт илүү боломж өгсөн бит хоёр ингээд дуусахгүй тэрний цаана дахиад нэг шинэ амьдрал байгаа, мөнгө амьдрал байгаа гэсэн нөгөө тийм юм байсан болохоор их баярлж ирсэн хоёулаа хоорондоо. Гэхдээ тэр хүмүүс нүдэн дээр ингээд одоо бидний ингээд одоо пастор маань яриад байгаа сайн мэдээ бол энүүн дээр л хамгийн үн цэнтэй байд юм байна. Өнөөдөр тийм юм байхгүй, ийм юм байхгүй гэж хэлэхээсээ илүү амь нас гэдэг зүйл хамгийн чухал гэдэг зүйлийг амар сайн ойлгож авсан л та. Тэгээд тэр хүүхдийг тэгээд өнгөрөхөд сайн мэдээ хэлэх байсан байж сайн мэдээг энэ хүүхэд маань мэдсэн бол ямар гоё байх байсан болов ч гэх юм уу. Тийм юм амар бодож ирсэн. Тэгээд ямар ч байсан тэгээд хоёлаа за бурхан яг яах нь хоёлаа тэгжэл цагаанда гэл тэгжсэн. Тэгээд өнөөдөр энд авчирсан байх бурхан. Тэгээд өнөөдөр ажиллаа бас бид хоёрын дотор хийж байгаа. Хоорондоо хоёлаа яриад
өмнө ярилцж байгаа гүүгээрээ хоёлаа сайхан ярилцж байгаа. Сайн мэдээний талаар өөрийнх нь хүсэл юу байсан, миний хүсэл юу байсан талаар их ярьсан. Тэгээд хоёлаа сайн мэдээ тарахыг хоёлаа ерөөсөө тэгж ярилцж байгаагүй билээ. Төвгийг ч юм уу тэгж талаар бодчихсон нь юу яаж байгаа юм лээ. Тэгээ хоёлаа сайн мэдээний тарах хүсэлтэй байсан байж тэгж түрүүгээр ярьжсэн. Тэгээд яаж тарах ч юм уу, яаж одоо юу яхаа уучраж олддгүй ч юм уу. Яг ярих юм байгаа. Хамгийн чухал юм маань тэр юм гээд хоёлаа бодож ирсэн. Тэгээ гэр орныхондоо ч хэлжсэн. Тэгээд манай гэр орныхон 1-2-оор бит хоёрыг өвдөх үед манай ах эгч нар сүмд явж эхлээл ерөнхийдөө ингээд сайн мэдээг сонсож эхэлж байгаа. Тиймэрхүү мэтээр ингээд бит хоёроор дамжуулаад бурхан бас тэнд ажил хийгээл яваад байгаа. Тэгээд би бас энд ирээд ерөн хайрын төлөөл ингээд бүх юмыг нөгөө манай хүн маань борц аваад ирсэн чинь нөгөө мах идэх жоохон хүсэл их үрж мах идэх ингээд тэгээд би нөгөө мах авахаар яваа. Тэгээ би ч нөгөө шинэхэн ирсэн болохоор энэ хавийн сайн газар сайн мэдэхгүй. Гэхдээ бурхан зааж өгнгээл хоёул би хөрөөгөө эмзэг твтүүлчихэл өөрөө явсан нэг юу заадаг юмар нараагч энд очиж мах авнаа. Тэндээс илүү гоё мах авна гэд. Тэгээд яасан чинь нэг миний утсанд цэнэг байдгүй нэг унтрах гад тэр миний чиглүүлэгч та одоо яадаг лээ гэд. За ямар ч нэг хэдэн хувь болгоосоо гэд. Тэгээ гүрийгээд нөгөөдөг чинь тэр уцаа барьж явж байгаа. Яг миний зорьсон нэг газар би нөгөө метрогоор дамжаад суух хэрэгтэй. Тэгээ би автобусандаа сууг гүрийгээ за энэ л яг буух хэрэгтэй байх та гэд гүрийгээс сүүлдээ нөгөө буудлынхаа тоог автаад нөгөө за одоо баларсан одоо хаана бухаа мэдлээ байлаа. Тэгээ би яадаг үлээ гэж за бүр болохоор эсрэг талаас нь дахиад нөгөө автобусандаа ийм номерын автобусандаа суугаад очихостой гэд бодож ирсэн байхгүй. Тэгээ нэг газар ямар ч байсан буусаа. Тэгээ буугаад нэг алхаад ингээл энэ тэнхээ алхаад явж байгаа нэг газар доош орсон. Тэгсэн чи яг л миний хүссэн нөгөө нэг метро байсан болж таараад би тэндээсээ суугаад хүссэн газараа очиод буцаж гэртээ хараад тэгээ жоохон оройтцсан. Тэгээ бас дотроо бас манай нөхөр буцаад за одоо чи шууд имлэгт ирээ. Бити ингээд байр руу очиод тэгэх юм бол наадах нөгөө байр савч харамгүй болсон бас янз янз юм бас манай тэр авсан газар маань жоохон шоуны газар юм шиг гэрэлгээ баар цэнгэний газар ихтэй. Тэгээ чи мэдэхгүй тэгээ нэлдэн юм болчихоо өрөөд ирэхээр тэгээ би ч нөгөө гуйрал мөрөл махсах үүрцэн үнж тэрнтэйгээ амьлаг авах бас нэг хэцүү бас нөгөө өрөөрөөгөө л явчих санаатай. Тэгээ яг залбирсан л бурханы та хамгаалаарай муу яри муу хүмүүсээс намайг хамгаалаарай. Намайг ямар ч сан энийгээ тавиад буцаад очиод эмнэлэг дээр очих тэр бүрэн боломжоор хангаж өгөөрэй. Манай би бас нөхөрдөө цөөвөн хийгээд аваад очино гэж хэлсэн чинь нөгөө чинь цөөвөнтэй мантай оройтцсан. Тэгээ одоо яа гэхэлээ. Тэгээ нөгөө чинь цөөвөл идэх хүсэл байгаадаа би тэгээ амлцсан юм чинь гээд. Яг гэсмас ороод 30 минутын дотор цөөвөнгаа хийгээд тэгээ бушуухан шиг нөгөө юмнуудаа авч очиод очисон. Тэгээ тэндээ би нөхөрт хэлсэн байхгүй. Багхан жижигхэн зүйлээр хүн бурхныг би тэр үед ингээ явж байгаа бурхан та ингээд байна уу намайг харж ийн үү хамгаалаарай гэсэн байдлаар ингээ гуйжсэн гэсэн чинь бурхан байна би чиний хайжууд байна гэхэд ерөөсөө чиглүүлэл аваа явчихсан мэт дээ. Тэрийг сүүлд ингээд гэрт нөгөө эмнэлэг дээр очиж нөхөртөө яриад би яг ингээ бүр яг төөрөх байсан. Би бол бүр яг төөрөхөд бүр ойлгомжтой байсан. Тэгсэн чинь ерөөсөө нэг мэдсэн чинь намайг би хүлөөрөө алхаад явуулсан нэг яг зорьсон газараа очисон шүү дээ. Хоёулаа хамт байна. Хоёулаа ямар ч байсан сайн залбираад бурхнаас сайн гуйна. Хоёулаа явсан бурхны учиртай байхаа энэ тал дээр гэсэн тийм л юмтай хоёул яасан. Тэгээ би энэ зүйлийг бүр өнөөдөр гэрчлэе. Ямар ч байсан бас талархсан юм аа бүр одоо энэ тусалж дэмжсэн бүх хүмүүст амар их талархаж байгаа гэдэг юм а дахин хэлье гэж амар батсан шүү. Манай нөхөрч бас та нарт их баярлж байгаа. За